Эхнэрийн захидал өгүүлэлэг. Бид гэрлээд 15 жил болжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл чамд ганц удаач захидал бичиж байсангүй. Би үргэлж чиний дэргэд байж, биедээ захидал бичих хүртлээр холдож үзээгүй болохоор л тэр. Одоо би Пүрэ хотод аялж явна. Аялал маань гэгээрэл, ухаарлын аялал. Харин чи ажилдаа дарагдаад л албан өрөөндөө сууж байгаа. Би бол танай гэр бүлийн отхон бэр. Өнөөдөр 15 жил өнгөрснөөхөө тэнгисийн иргдээр ийн зогсож байхдаа Бурхан Тэнгэр надтай үргэлж хамт байсныг ойлгоод зориг зүрх гарган захидал бичлээ. Аавгаах чинь чиний найз Норидтэй цуг отхон бэрийн царайг анхаарахаар манай гэрт ирэхэд би 12 настай байсан. Манайх галт тэрэгний зогсоолоос 20 орчим миль газарт өвөр тэргээр бартаатай замаар явж байж хүрэх бөглүү тосгоны айл. Ууган бэрэн царай муутай болохоор ээж чинь дараагийн бэрээрээ хөөхөн охин сонгохоор үнэхээр хичээсэн билээ. Аавын царайд баярын мишэл тодорч ээж Бурханд талархан залбирч эхэлсэн. Охиныхоо царайлаг төрсөнд талархаад харин тэр хөөхөн охин нь өөрөө тэгтлээ баяр хөөртэй байгаагүй юм. Хичнээн үдсгэлэнтэй байлаа гэд эмэгтэй хүн өөртөө итгэлтэй бардан байж чадна гэж үү? Цээжинд минь чулуу заах шиг тэр дөрвөн нүднээс зүхтах газар надад байгаагүй. Хурим болж би танай гэрт амьдрахаар ирсэн. Тэнгэр хүртэл эмэгнэн гашуудж байх шиг санагдсан. Тэр гэрийн эмэгтэйчүүдийн шалгуурт бол би үл тэнцэх муу охин. Харин тэд хөөхөн гэдгийг нь л хүлээн зөвшөөрдөг байлаа. Гэхдээ хөөхөн байх юунд хэрэгтэй юм болоо гэж би гайхдаг байсан. Царайлаг байлаа гэд танай гэрийнх нь намайг хайрлаагүй шүү дээ. Гоо үсгэлэнтэй гэдгийг минь та нар тэгс хийгээд л мартсан. Гэхдээ хөөхнөөс гадна хэрсэн ухаантай гэдгээ би та нарт алхам тутамдаа сануулдаг байсан. Оюун ухаан миний дотор дэндүү гүн гүнзгий амьдарч байсан болохоор энэ олон жилийг танай гэрт боомлуулсан мэт өнгөрүүлсэн ч бүдгэрч алга болоогүй юм. Ээж минь миний ухаанаас айдаг байсан. Эмэгтэй хүн ухаантай байж болохгүй гэж боддог байсан. Зан заншил, шашин шүтлэг, уламжлал гэд тоо томшгүй олон болохгүй баригдан амьдардаг хүн өөрийн оюун ухаандаа хөдлөгдөж эхэлбэл тойрон бүчих олон хэрмэн хан руу тухаараа мурган хөсрүүнах болно гэж үздэг байсан. Тэглээгээд би яах вэ? Бусад эхнэрүүдэд өгөөгүй тэр хэрсэн ухаанаа Бурхан багш гинаалтаад надад дэндүү их хайрлчихсан юм чинь. Танайхан намайг том зантай, ирээ цээргүй, их заахгүй охин гэдэг байсан. Хорон гашуун үгээр хорссон сэтгэлээ тайвшруулдаг байсан биз. Тэгж доромжилж байсныг чинь уучилж байна. Одоо гэр орны эцэс төгсгөлгүй ажлаас өөр зүйл надад байсан. Та нарын хинч тэрийг мэдэхгүй. Нууцаар шүлэг бичдэг байсныг минь нэгэн ч гадарлаагүй. Тэнд миний эрх чөлөө нуугддаг байсан юм. Миний их гэж өмчлөх эрх чөлөө минь 15 жилийн хугацаанд хинч намайг шүлэгч гэдгийг мэдээгүй. Охин минь дөнгөж төрөөд нас барсан. Хэрв амьд байсан бол хязгааргүй их аз жаргалыг надад бэлэглэж би их хүн болох байлаа. Охин минь надад үчийн гилан од шиг агшин зуурын гэрэл гэгээг бэлгэлчгээд яваад өгсөн. Тэгээд харанхуй амьдрал ахин үргэлжилсэн. Хормын төдий гэрлийг мартаад үрдийн харанхууд үхтлэн амьдрахыг шийдсэн бол өтөд би ингээд захидал бичээд суухгүй байлаа. Салхинд үлээгдсэн ганц жижиг үр чулуун ханыг ч төрөн ургах аврах модыг соёолуулж чаддаг билээ. Том ахыг чинь авгайн дуу биндүү охин ээж нь өнгөрөөд харж хандах хүнгүй болоод таниад ирсэн. Игчигээ браацсан хөөрхи охин. Танайхан бүгд тэр охиныг ад үзсэн. Нөхрөө дургуутсмагц төрсөн эгчин хүртэл түүний ирсэнд аягүйдсэн дүрсгсэн. Дотор сэтгэлдээ асаж байсан дүүгээ гих сэтгэлээ тэр илэрхийлж гаргахаас айсан.
Тэр үнэхээр үлгэр жишээ сайн эхнэр байлаа. Өөрийнхөө сэтгэлийг нуух гэж өнөө мөдүүгээ хичнээн нүд үзүүрлсэн гэж. Энэ бүхэн надад гунигтайгаас илүү ичгүүртэй санагдсан. Хөөхий охин толгой хоргодхийн ирэхээр эцэс төгсгөлгүй ажил хийдэгсэн. Түүнийг би өрөөндөө амьдрахыг зөвшөөрсөн. Төрсөн эгчин дургуйлгасан дүрэсгсэн ч сэтгэлдээ баярлаж санаа намарч байхыг би мэдэрсэн. Танайхан бүгд ууралсан. Ялангуяа чи. Биндүүгийн намайг их хараас би өөрийгөө олж хардаг байлаа. Гэрт чинь хулгай гарахад та нар нэгэн дуугаар түүнийг сэрдсэн. Эзэн нь өөр хүн байсан. Дараа нь хөөхий охиныг нөхөрт гаргасан. Уйлсаар явсан охин уйлсаар орхоод ирсэн. Суусан хүн нь сэтгцийн өвчтөй хүн байсан болохоор тэр. Та нар мэдсээр байж түүнийг тийм хүний ихнэр болгосон. Тэгэхэд танай гэрийнхэн юу гэж хэлсэн гэж? Эмэгтэй хүн бол эмэгтэй хүн. Сүйт залуу өвчтэй байна уу? Эрүүл байна уу? Эцсийн эцэст эр хүн шүү дээ гэж хэлсэн. Хадмууд нь хойноос нь ирж хэрүүл тэмцэл хийхэд би биндүүг өгөхгүй гэж зүтгэсэн. Гисэн ч хөөхий амт нь надад төв болохгүй гэж айгаад өөрөө яваад өгсөн байсан. Нэг удаа эрэхтэй дүү маань надтай ирж уулзсан. Би түүнтэй биндүүг хадмынхаас нь хулгайлах тухай ярилцаж байсан юм. Тэгэхэд чи өрөөнд орж ирээд "За бас ямар бүтэхгүй юмд биднийг худах гэж байна" гэсэн. Бүтэхгүй зүйл гэвэл би танайд ирсэн өдрөөс л эхэлсэн. Тэр харин та нарын өөрсдий чинь л хийсэн ажил шүү дээ хэмээн хариулсан. Биндүүг авчраад хаа нэгтээ нуучихсан юм биш үү гэж чи асуусан. Хэрвээ биндүү энд ирдэг юм бол мэдээж би нууж хамгаална. Гэхдээ тэр хизээч ирэхгүй. Тиймээс битгий гэсэн. Дүү маань хэдэн өдрийн дараа биндүү дахин оргоод холын хамаатныдаа очисон боловч цаадуул нь хадмид нь буцаагаад аваачсан тухай олж сонссноо хэлсэн. Хөөхий охин хичнээн зовж байгааг мэдэрч билээ. Өөр хот руу мөргөлж явахаар шийдснээ хэлэхэд минь чи яас их баярлсан гэж. Намайг айгүй бол энд байгаад биндүүтэй холбогдоод дахин хил ам татлана гэж айсан биз. Гисэн ч миний төлөвлөгөөг та нар мэдээгүй. Би дүүгээрээ биндүүг хулгайлуулад хамт орох гэж байсан юм. Лав гаргийн бүрээ орох галт тэргэнд ямар ч байсан биндүүг суулгаарай гэж дүүдээ загсан. Гэтэл маргааш нь дүү маань ирсэн. Царай нь баргар. Ихчээ өрчин биндүү өөрийгөө шатаачих чээ гэсэн. Хөөхий охин одоо л нэг юм амарч. Түүний амьдрал тэр чигээрээ там байсан. Үхэхтэй хүртэл тэр хүмүүсийг уурлуулсаар явж. Шатаж өгөхийг муу хэрэг та нар бүгд л сэжиглэж байсан. Амьд байсан бол түүний зовлон аль хүртэл үргэлжлэх байсан бол. Одоо би энэ хотод ганцаараа сууж байна. Биндүү энд ирэх шаардлагагүй болсон. Гэвч би танай гэрт буцаж очихгүй. Тэнд эмэгтэй хүн байхын зовлонг би хангалттай амссан. Дахиад хэрэггүй. Энэ чивэлт амьдралаас илүү агуу зүйл бас байдаг гэдгийг та нар мэдэхгүй. Үхэл юунаас ч хүчтэй. Одоо биндүү та нарын хүнд ч дийлдэхгүй. Өрөвдөлтэй охин, өвчтэй эрийн ихнэр биш. Түүнийг харж дийлэх юу ч үгүй. Тэр эрх чөлөөнд нь бас төгсгөл гэж үгүй. Тэр бяцхан охин өөрийгөө галж чатаан эрх чөлөөнийхөө тэмцэх зоргийг минь өрдөж өглөө. Түүний асаас нь жижигхэн гал түймэр мэт миний дотор дүрлцэж байна. Танай гэрийн харанхуй манан дунд согорсон мэт сууж байхад минь биндүү ирж тэгээд эцэст нь замыг минь гэрэлтүүлж өчхөөд явлаа. Амиа хорлох гэж байна. Битгий санаарай. Би үхэхгүй битгий. Амьд үлдэнэ. Бурхан бүгдийг алгчлалгүй ивэдэг гэдэгт итгэж байна. Намайг ч бас. Танай гэрийн отхон бэр байсан Мринал